Монголчууд хизээ хамгийн ихээр гэлгарууд хуванцар сав хэрэгэлдэг бай. 7-оос 8 дугаар сард учир нь Монгол үндэсний наадам болон бусад хөгжмийн наадмууд болдог. 2019 оны наадмаар зөвхөн төв зингэлдэх хүрээлэнгийн эргэн тойрноос 120 гаруй тонн хог хаягдал атсан. Хаягдлын ихэнх хувь нь хуванцар сав гэлгарууд нэг удаагийн хэрэглээ. Бид 21 аймаг 329 сум тусвар наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Маш их хэмжээний хог хаягдал бий болдог. Тэгвэл энэ асуудлыг шийдэх боломжтой юу? Наадам арга хэмжээний хог хаягдлын менежментийг хэрхэн сайжруулах вэ? Үүнийг хэрхэн хийдэг вэ? Нэгдүгээрт тухайн баяр ёслол өдөрлөгт юу худалдаалагдах, юу хэрэглэхээс эхэлнэ. Тэдгээр бүтээгдэхүүнүүд нь дахин боловсруулагдах сав савлгаа бодолтой байх ёстой. Эсвэл олон удаа ашиглагддаг байх. Хоёрдугаарт ангилахад амархан цэгүүд байршуулах. Хамгийн ихээр үүсэх хаягдлыг тогтоож, тэдгээр тохирсон ангилал үхий хогийн савнуудыг байршуулах. Жишээ нь наадамд бол хуванцар сав, гэлгаруудны хогийн сав байршуулах. Гуравдугаарт хүрэлцэн ирсэн хүмүүст урдаас хог хаягдлаа дахин боловсруулах талаар мэдээлэл олгох. Дөрөвдүгээрт хүмүүсийн ангилсан хогийг зориултын хадгалалт тээвэрлэлт хийх, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх. Мэдээж эдгээр бүх ажлыг мэрэгжлийн цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллагад даатгахад болно. Хамгийн чухал нь та баяр наадамд оролцохдоо өөрийн сонголтод анхаарч нэг удаагийн хэрэглэнээс татгалзах нь чухал юм.